Дэлхийн технологийн салбарын хамгийн эрэлттэй мэрэгчлэр суралцахад бэлэн үү? Програм хангамж олон улсад магадлан идэвхжүүлэгдсэн хөтөлбөр. Хөтөлбөрийн зорилго: програм хангамжийн хөтөлбөр төгсөгчдүүд програм хангамжийн инженерчлэлийн мэдлэг, чадварыг програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд эзэмшүүлэх зорилготой. Эзэмших мэдлэг, ур чадвар. Програм хангамжийн шаардлагын шинжилгээ, програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлт, гүйцэтгэл, чанарын үнэлгээ, баримтжуулалт, програм хангамжийн төслийн менежментийн суурь мэдлэг, чадварыг олгох юм. Мөн дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшсэн байна. Програм хангамж хөгжүүлэх, хэрэглэгчид хүргэх, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, ёс зүйн асуудлуудыг орхигдуулалгүйгээр програм хангамжийн инженерчлэлийн аргыг ашиглан олон өөр хэрэглээний домейнд ажиллах чадамж бүхий шийдлийг зохиомжлох, зөрчилтэй зорилго шаардлагуудыг тодорхойлох, зардал, цаг хугацаа, мэдлэг, одоо байгаа систем, байгууллагын хязгаарлалт, нөөцийн хүрээнд зарим шаардлагыг бууруулах замаар зөрчилтэй зорилгоудын зохицлыг олох ур чадваруудыг эзэмших. Ажлын байр: програм хангамжийн архитектор, програм хангамжийн аналист, системийн программист, програм хангамжийн инженер, програм хангамжийн хөгжүүлэгч, мобайл төхөөрөмжийн мэргэжилтэн, програм хөгжүүлэгч, программист, аналист, веб хөгжүүлэгч. Програм хангамжийн хөтөлбөр нь Монгол улсад хамгийн анх магадлан идэвхжүүлэгдсэн хөтөлбөрүүдийн нэг бөгөөд дэлхийн технологийн салбарын хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг юм. Олимпиад, уралдаан, тэмцээн. Оюутнууд дараах уралдаан тэмцээнд оролцох боломжтой. Азийн бүсийн програмчлалын олимпиад, Монголын үндэсний програмчлалын олимпиад, улсын програмчлалын олимпиад, програмчлалын ур чадварын олимпиад. Манай хөтөлбөрийг амжилттай төгссөн төгсөгчид дотоодын бүх салбарт олон улсын томоохон компаниудад Facebook, Google, Amazon ажиллаж байна. Програм хангамж бол орчин үеийн хүний зайлшгүй хэрэгцээний нэг болсон.